Хокаягдлын асуудал нөхөр тулгамдсан асуудал болж байна. Тийм учраас энэ бид энэ ажлын хэсэг бас байгуулах гэж байгаа. Энэ ажлын хэсгийн бас энэ дахин боловсрох үйлдвэрүүдээр бас энэ байгууллагын холбогдол дагуулж очиад бас танилцах шаардлагатай байна. Сайн эко стандарт төр хаягдл сасны одоо ариун цэврийн одоо цаас одоо салбетгийн төр үйлдвэрж байгаа байж байна. Тэнд бас одоо хэрэглээд мөгөн сөрөссөн гэдэг улсууд яриад бас хүсэлсэн байна. Тэгэхээр энэ ажлын хэсэг бас тэнд очиж танилцах шаардлагатай байгаа. Нөгөө талаар байгаль орчны яам, энэ хүнс хөдөө аж ахуй яам, хот байгуулалт, байрлал орон сууцлалт яам, нийслэлийн засаг даргын тамирын газар, эрүүл мэнд яам, нийгмийн эрүүл мэнд хүрээлэн хамтарч байгаа энэ хуульд өөрчлөлт оруулаад энэ ажлын хэсэгт хамтарч байгаад асуудлыг шийдээд дахин боловсрол үйлдвэр байгуулах асуудлыг тавихгүй Улаанбаатар хотод том хотууд дархан налайх аймагуд төвд байж байна. Нэгч дахин боловсрол үйлдвэр байдгүй. Нөгөө талаар урамшууллын зүгээр цуглуулад газар болж байгаа улсууд урамшуулд авдаг дахин боловсрол үйлдвэр байхгүй бас боловсрол үйлдвэр нэртэй авч байгаа газарч байж байна. Тиймээс энэ бүгдийн судалгааг гаргаад энэ засаг дөр засагтай байгаа төсөв дараа жилийн төсөв тусгай асуудал дээр ер нь Батбаатар сайд бас манай гишүүд бас анхаарлаа хандуулаад энэ дээр ажиллахгүй ялангуяа Улаанбаатар хот хэмжээнд аймгийн төв том хотууд дээр энэ анхаарахгүй гадаад орнуудаар очиад судалсан бид нэр төрөлбөрөөр нь ялгадаг эдгээр сургуулийн хүүхдүүдээс их сургадаг юм байна. Хогоо ялгаж хадгалах асуудал дээр дараа нэг үйлдвэр дахин боловсрол үйлдвэр тушаадаг. Гэтэл манай боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага энэ дээр бас анхаарлаа хандуулдаг. Эмнэлгийн хог хаягдл бол маш аюултай юм байна. Сая газрын тосны асуудал байж байна. Газар болж байна гэж юу гэсэн үг? Газрын хэвлэл бохирдуулж байна. Дахин боловсрол үйлдвэр тэр нөгөө эко стандарт хийсэн би ихлэ загна танаач нь төлшөд ямар юм байна гэдээ шалгаад өссөн. Гэтэл одоо өнөхөр төлш гаргадаг юм байна. Одоо ингээд төлш хомсдох үед бас тийм юм байвал бас сайн шүү дээ. Тийм учраас тэн дээр бас анхаарлаа хандуулж ажиллаарай гэж хэлээ.